За эмч ажилчдын ажил хаялтад нэгтгэе илэрхийлсэн эмч нарын төлөөлөл одоо болор туяаг энтвигийн мэдээ онцолж байна. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн сэтгцэн эмч болор туяа эрүүл мэндийн салбарт 16 дахь жилдээ ажиллаж байгаа ч үндсэн цалин нь 1.5 сая төгрөг. За стандартаараа өдөрт 13 хүн үзэх үүрэгтэй ч 60 хүн үзэж байсан тохиолдол бий. Энэ нь түүнийг ямар их ачаалттай ажилтгийг илтгэнэ. Гэтэл илүү цаг боддоггүй, урамшууллаа авч чадахгүй, бага цалингаар хуримтлал үүсгэх боломжгүй нөхцөлд амьдарч байгаагаа болор туяа эмч ярьлаа. Яг үнэндээ бол тухайн сартай хоол хүнснийхаа юмыг ингээд бид өргөн төсөв програм дээр бичгээр ингээд яг тухайн сарын зарлага нь бол миний сарын цалингаас яах аргагүй 200 мянгаас илүү гараад идэг төсөв маа. Тэгээ тэр нь яах вэ гэвэл тэр 200 мянга чинь дараа сар дээрээ бас дахиад нөгөө үр төлбөр балагдал зээл болоод зээлнийх нь хэмжээ удам тамраад ингээл явна л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгээд хүүхдүүдийн сургалтын одоо нөгөө оюутан хүүхдийн сургалтын төлбөрийг яаж хийх вэ? Угаасаа л зээл аваад хүүхдийн төлбөр тэрнээс иш хуримтлал үүсгээ тэр хуримтлалаар хүүхдийн одоо нөгөө сургалтын төлбөрийг төлнө гэж бодлоо ерөнхийдөө байхгүй шүү дээ. Болор туяа эмчийн ээж нь 42 жил эрүүл мэндийн салбарт ажилласан сувилагч. Тиймээс ч тэрээр 14 наснда эмч болохоор шийдсэн. Энэ шийдвэрт нь өвдөд эмнэлэгт үзүүлэхэд асуухгүйгээр оншийг нь тогтоож эмчилсэн эмчич мөн нөлөөлжээ. Тэр эмч болохыг хүсэж мөрөөдөж байгаа тэр өсвөрийнхнийхаа өмнөөс би өнөөдөр эмчнэрийнхаа эрүүл мэндийн салбарынхаа ажлыг үнэлэмжийг нэмэгдүүлэх тухайн үеийнхэн тэр инфляци гэм үү гэдэг тохирсон тийм цалин авахыг шаардж байгаа. Мэдээж хэрэг эмчнэр өрөөсөө юунд баярлалтай вэ? Өвчтөн нь эдгрээд, эрүүл алаад баярлаа гэж хэлэх тэр үг нь л маш их урамшдаг. Тэр үеэр баг ингээ өдрийн цайнд орохгүйсэн ч гэсэн баг ингээ хооллцдаг ч гэдэг юм уу? Цаанаасаа тийм нэг баяр баясгал төрөөд. Тийм л учраас би өнөөдрийг хүртэл энэ мэргэжлэрээ ажиллаж байгаа. Баянзүрх дүүрэг 450 мянган хүн амтай улсын нийт хүн амын 13% нь амьдардаг. Гэтэл дүүргийн эрүүл мэндийн төвд ердөө 2хан сэтгцэн эмч ажилладаг байсан саяхнаас 3 болж нэмэгдсэн байна. Зөвхөн 1 жилийн хугацаанд болор туяа эмчийн үзлэгийн тоо 20%-аар нэмэгдэжээ. Энэ бол зөвхөн нэг эмнэлэг, нэг л эмчийн жишээ. Эмч нарын ачаал цалин эргээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартаа хүргэж чадахгүй болгож байгааг тэрээр ирсэн юм а. Манай эрүүл мэндийн салбарын манай эмч цовлогч нар бол маш олон жил дуугүй явсан. Би ч гэсэн ерөөсөө цалин мөнгө нэмүүлээ энэ гэж ерөөсөө ярьж байгаагүй. Одоо ингээ анх удаа одоо бид нар болсон шүү дээ. Цалингаа одоо яг ядаж 3 сая төгрөг 500 хүргмээр шүү дээ. Энийг бүр одоо тэр шийдвэр гаргах төвшний хүмүүсээс бүр шаардж байгаа. Энийг манай бүх Монгол улсад ажиллаж байгаа Баруун Зүүн аймаг төвийн хойд урпын бүх бүсүүдийн эмчнэр энэ цалин 3 сая 500 хүргэлхийг шаардж байгаа. Болор туяа эмчийн гэр нь ажлынх нь хажууд тул машин ундаггүй ч үнэтэй боорцог авч чаддаггүй. Үн хэмдээг нь бодож 3 сарын хүнсээ нэг дор аль болох хямд цахаас цуглуулдаг гэдгийг ч ярьж байсан юм а. Энэ бол ганц болор туяа эмчийн биш нийтлэг эмч нарын бодит дүр зураг юм а.